ачаалсан намаас нэг хэдэн төлөөлөгч нар сууж байгаа шүү дээ уул нь. Харин яагаад дуурдгүй юм харин албан тушаал авчаал тэгэл баг ардын намнаас ялгаагүй те худлагдсан байдалтай байна гэж дууссан. Ийм байгуул харамсалтай. Тэгээд туулын хордны зам бол хоёр талаас нь харах хэрэгтэй гэж ойлгоод байна. Тэр байгаль орчин туул голоо байхгүй болгох юм бол тэр байтугай тийм одоо өгөж оршгүй юм хохирол шүү. Тийм миний мэдхийн тэр Арав тэнгисгээд том тэнгис Казахстанд байсан. Гэтэл одоо байхгүй болгоцсон. Тэр одоо үнэхээр илчилгүй тийм одоо гам болсон ийм газар болцоо. Энэ олон сая 500 мянган хүнтэй 2 сая хүнтэй болох гэж байгаа Улаанбаатар гот маань усны хүүсэргүй туул голгүй болчвол яах вэ? Мянган сайхан зам байгаа юм болохгүй шүү. Би тэр хэлээд байгаа. Готын дараа хэлсэн байлээ. Тэр төмөр замын дээгүүр тийм ээ. Бетон гүр тавиа явчихсан нэг ажлынхаа хөвлөр байлаа шүү. Улаанбаатар хотын дунд. Гэтэл тэрийг бол одоо ор сахнаас зөвшөөрдөг юм а гэсэн байлээ. Энийг бол ойлгохгүй байгаа. Энд ч одоо тусгаар Монгол улсын байгаа шүү дээ. Монгол улс өөрийнхөө Улаанбаатар нийслэлдээ Монгол улстай ямар бүтээн байгуулалт хийж яаж ажиллах нь бол бидний л асуудал баймаар юм. Энэ одоо ямар төвчтэй юу ярьж гэдгийг би гайхаад байгаа. Хэрвээ тэр хөвлөг болж байвал уул нь тэргээр явуул зүгээр. Гэхдээ маш хариуцлагагүй компаниудад урьдчилгаа мөнгө өгөөд 500 тэрбумыг өгчихсэн гэдэг болоод байгаа. Тэр үний юм уу бодлоо юм уу? Тэр компани одоо тендерд орохоор томроод мөнгө өгсгээл болохгүй болохоор багасгаал ингээ явдаг тийм цаасны цүнхний компани байж магадгүй гэсэн зүйлийг хэвлэл мэдээлэлээр ярьж л байна л дээ. Тэрийг бол нягтлж шалгах хэрэгтэй шүү. Энэ дээр бол хотын удирдлага энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс бол маш сайн тайлбарыг өгөх хэрэгтэй. Тийм. Ард түмэн ч одоо нэг үе бодвол манай залууч болчих. Энэ тэндээс мэдээллийг олж авч чаддаг болсон байна шүү дээ манай хэвлэл мэдээллийн байгууллага. Одоо дэлхийн нийт ч одоо жижигхэн босгон шиг болсон шүү дээ. Энэ компаниуд нь хин юу гэдгийг. Гэхдээ энэ одоо төслийг энэ өгж авж байгаа мөнгийг татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хурдан төрний ингээд зарцуулах ёстой. Тэгэхгүй бол за 10 аймагт уурын 100 хийх гээд юу боллоо тий. Тэр мөнгө 10 жил 20 жил яваад өнөөдөр ихэд одоо усан тийсээ одоо эс шиг ингээ байхгүй болсон. Тэр солонгостой шүүхтэр хэрүүлэн явж байгаа ийм байдалтай бай. Гэтэл цаана одоо нөгөө хүү явж байгаа шүү дээ. Тэгээ 10 аймаг харуулаад одоо дулааны станцгүй юурсны утаатай юм байгаа. Бас энэ үлгэрийг давтаж болохгүй шүү гэдгийг бас хариуцлагатай хэлье.